Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр та нартай шидэт үлгэрүүдээс бүтсэн том үсэгтэй ном гээд саяхан болор судар хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан маш гоё зурагт номноос Алтан ус дохин ба 3 баага үлгэрийг уншиж өгөхөөр сонгож авлаа. Энэ номон дээр 4 үлгэр багтсан байна. Та хүүхдүүд та бүгдээ сайн мэдэх гуталт муур, алтан ус дохин ба 3 баага, 3 бяцхан тоороо, улаан малгай тохин зэрэг үлгэрүүд багтжээ. Эхний үлгэр нь гуталт муур. Маш гоё зурагтай. Эндээс бүгдээрээ өөрсдийнхөө унших. Алтан ус дохин ба 3 баага үлгэрээ сонсцгоё. Наашаа суцгаарай. Эртээ урдын цагт ойн захад 3 баага аж түрэн суудаг байжээ. Тэд бол аав баага, ээж баага, бяцхан хөөрхөн хүү баага 3 билээ. Тэд өглөө бүр овёос чанаж иддэг ажээ. Нэгэн өглөө тэд овёосоо хэтэрхий халуун чанчхаж гинэ. Аав баага нь овёос хүртэл бүгдөө ойгоор жоохон олгоцгоё гэжээ. Тэгтэл тэр ойд алтан ус нэртэй бяцхан охин бас зугаалж явжээ. Охин тоглож явсаар гэрээсээ холдон ойд төөрчгөж гин. Тэгээд явсаар байгаад алтан ус дохин 3 баагаан байшинд хурч ирэв. Хаалга нь нээлттэй байсан тул дотогшоо орж эргэн тойрныг ажиглан харжээ. Ширээн дээр нь 3 аяга байж гин. Хамгийн том аягтайгаас нь амсаж үзтэл маш өтгөн чавсан овёос байлаа. Дунд аягтайгаас нь амсаж үзвэл хэтэрхий чихэрлэг нялуун байж гин. Харин хамгийн жижиг аягтайгаас нь идэж үзтэл амт нь яг сайхан таарсан байжээ. Тэгээд охин бүгдийг нь идчихэж гин. Хоолоо идэж дуусаад алтан ус дохин өрөөнд дотор явж үзлээ. Зочны өрөөнд ортол 3 сандал байна гинэ. Хамгийн том сандал дээр нь суутал маш хатуу байж гин. Дунд дээр нь суутал их зөөлхөн байлаа. Тэгээд хамгийн жижиг дээр нь сууж үзжээ. Маш тухтай байж гин. Хамгийн жижиг сандал охинд яг тохирч байлаа. Тэгтэл сандал тар нэрхийн дуурж хідэн хэсэг болоод салаад унчхаж гинэ. Ядарсан алтан ус дохин дээд давхарт гарч амархаар шийдлээ. Унтлагын өрөөнд ороод дахиад л 3 ор байна гин. Алтан ус гурвуулан дээр нь хэвтэж үзэхэд хамгийн жижиг ор түнд яг тохирч байлаа. Охин дэрэн дээр толгой тавимаг заал унтчихаж гин. Ихэд өлссөн 3 баага гэртээ эртэл нэг л биш байлаа. Хэн нэгэн миний овёосыг идчихсэн байна гэж аав баага хүрхрөв. Миний хийгч бас идчихэж гэж ээж баага хэллээ. Гэтэл хүү баага миний овёосч бас алга хэмээн уулга алдав. Тэр хараач бүгдийг нь идчихсэн байна. Тэд зочдын өрөөндөө орлоо. Аав баага нь миний сандал дээр хэн нэгэн суусан байна да. Гэтэл ээж баага минийх дээрч бас суучихжээ гэв. Миний сандал дээрч бас суусан байна гэд хүү баага уйлагнаж гинэ. Бүр эвдчихсэн байна шүү дээ. 3 баага дээд давхрыг шалгахаар дэшээ гарлаа. Аав баага нь миний орон дээр хэн нэгэн хэвтсэн байна да гэж архирав. Миний орон дээр ч бас гэж ээж баага дуалдлаа. Гэтэл хүү баага миний орон дээр ч бас хэвтсэн бүр одоо ч гэсэн унтаж байна гэлээ. Алтан ус дохин сэрээд хартал өмнө нь 3 баага зогсож байлаа. Охин айсандаа чанга гихч нь хашгирлаа.
хүмүүст огт өсрөн босоод шатаар доошгүй. Охин гэрийн зүг хар хурдаараа гүйжээ. Харин 3 багаа яасан бол мэдээж тэд дахиад л овёосоо чанаж гинэ. Хүүхдүүд та бүхэн энэ үлгэрийг сайн мэдэх бах тийм ээ? Маш хөөрхөн үлгэр, зураг нь таалагдсан гэдэгт итгэж байна. Дараагийн үлгэр нь 3 бяцхан тоороо. Хамгийн сүүлийн үлгэр нь улаан малгайт. За, ингээд энэ үлгэр дууслаа. Хүүхдүүд та бүхэн энэ номыг сонирхож байвал ээж аавтайгаа цуг номын санд очиод уншаарай. Эсвэл бас номын дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. Баяртай. Сайхан амарцгаарай.